Hi everyone, Саруулын шинэ бичлэг тавтай морил. Хэрвээ миний суваг чинээр орж иж байгаа бол сайн бацгааны намайг Сарул гэдэг. Би UC Berkeley их сургуульд тэнцэн сурагч бөгөөд энэ суугаараа та бүхэндээ би англи хэлээ сайжруулах, Америк ихтэй сургуулиудад тэнцэх зөвлөгөө өгдөг. Мөн өөрийнхөө амьдралд өрнөж буй үйл явдлуудыг влогоор хуваалцдаг байгаа. Тэгэхээр та бүхэн миний чаналыг дэмжиж доор subscribe хийгээрэй. За тэгээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Let's go. За тэгээ өнөөдрийн бичлэгийг би та бүхэндээ юу ярих гэж байгаа вэ гэхээр би тэнцэн сургуулиудаас яагаад University of California Berkeley сонгохоор болсон тухайгаа ярих гэж байгаа. Мөн UC Berkeley-ийн тухай та бүхэнд мэдээлэл өгөх байх гэдэгт найдаж байна. UC Berkeley-г сонгох эхний шалтгаан нь бол академик байсан. Би их сургуульд ороод эдийн засгийн мэргэжлээр сурахаар төлөвлөж байгаа. Тиймээс UC Berkeley-гийн эдийн засгийн мэргэжлийг харахад бол Америкт ранкаараа номер 1-т орж исэн босоод одоо Harvard, Stanford, MIT, Princeton гэх сургуулиудтай тэнцээд хэд болохоор UC Berkeley номер 5-т орж исэн эдийн засгаараа. Тэгээ зөвхөн ранкийг хараад дуусалгүйгээр хаашаа би вебсайт нь харж судлаа бусад хүмүүс юу бичсэн байна гэдгийг харахад бол UC Berkeley гүнд сурагчтай их гүнзгийрээс материал ангаа олгодог, цааш одоо судалгаа мөн академик талын боломжуудыг бол бас хангалттай гэж харсан учраас UC Berkeley надад үнэхээр тохиромжтой сургууль юм байна гэж харсан. University of California Berkeley нь болохоор Berkeley гэдэг хотод байршилдаг. Berkeley гэдэг хот нь болохоор California мужийн San Francisco хоттой хөрш бөгөөд ихэнхдээ San Francisco-гийн харьяалт явагддаг. Мөн San Francisco-д Silicon Valley буюу бидний мэддэг цахиурын хөндөй гэж нэрлэгддэг. San Francisco-д ойрхон байдаг учраас миний хувьд бол UC Berkeley сурснаа зөвхөн академик талын мэдлэг авч дуусталгүйгээр жинхэнэ амьдрал дээр юм туршлага ингээд UC Berkeley San Francisco-д байршилсан нь бол их таалагдсан байгаа. Калифорнигийн Silicon Valley буюу цахиурын хөндөйтэй их танил биш болвол энэ нь болохоор Америкч биш бараг дэлхийг өөрчилж буй технологи инновацийг гаргаж байгаа компаниудын ерөөдөө их үүсвэр болсон элен нутаг гэж хүмүүс нэрлэдэг ийм газар байгаа. Silicon Valley жишээлбэл Google, Facebook, Tesla гэх мэтлэн Америкийн их том компаниуд энэ байдаг учраас энэ хаваарах сургуулийн сурагчид жишээлбэл UC Berkeley-ийн эсвэл Stanford-ийн сурагчид Silicon Valley-тай их ойрхон байдаг. Тиймээс би Сан Франциско сурах нь бол бас их том туршлага олох юм боломж юм байна, opportunity юм байна гэж харсан учраас ер нь UC Berkeley сонгосон нь бас зөв юм шиг санагцсан. Тэгээ UC Berkeley сонгох болсон хамгийн сүүлийн шалтгаан гэх юм бол төгсөгчдийн холбооноос эсвэл alumni network гэж англиар хэлдэг. Alumni network гэдэг нь болохоор одоо сурагчид төгсчөөд тэгээ бие биентэйгээ холбоотой байх тэр байдлыг хэлдэг. Berkeley-ос гарч ирсэн төгсөгчид гэх юм бол том компаниудын co-founder, үүсгэн байгуулагчид жишээлбэл Tesla-гийн co-founder Mark Tarpenning, мөн том компани болох одоо Google, Intel, Dell гэх мэт газруудын CEO, Apple-ийн co-founder болох Steve Wozniak гэдэг хүн бас UC Berkeley төгссөн байгаа. Industry зах зээл болгондоо ингээд тэргүүлж явдаг тийм хүмүүс байгаа. Тэгээд тэд нар хамгийн гол ингээд холбоотой байхаараа илүү ингээд том project-ын дээр хамтарч явж болдог. Мөн энэ бүх боломжуудыг бас Монгол руугаа авчиж авшаа гэж харсан учраас UC Berkeley-д болол би үнэхээр явах хэрэгтэй байна гэдгийг шийдсэн. Тэгээ би аав ээжтэйгээ гэр бүлтэйгээ ярилцж байгаад энэ сургуульд явах нь бол үнэхээр номер 1 сонголт юм байна. Тэгээ над ч гэсэн сургуулийг таалагдж байгаа. Бүх талаасаа л тэгээ сайн байсан болохоор UC Berkeley сонгохоор шийдсэн. Тэгээ та бүхэнтэйгээ энэ хамгийн гол нь энэ бүх одоо journey-га адил явдлаа хуваалцж байгаадаа үнэхээр их баяртай байгаа. UC Berkeley руугаа орох одоо transition-а та бүхэнтэйгээ хуваалцах бол мөн UC Berkeley-д юу болж байна тэр бүхнийгээ ч гэсэн YouTube-ээр влогоор хуваалцах болно. За тэгээ та бүхэн миний бичлэгийг үзсэний үнэхээр их баярлалаа. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол доор subscribe хийгээд тэгээ лайк дараарай. Хэрвээ ямар нэгэн асуулт байх юм бол UC Berkeley-ийн тухай ч юм уу эсвэл англи хэлээ сайжруулах тийм асуулт байх юм бол комент хийгээрэй. Би бүгдийг нь уншдаг байгаа шүү. Та бүхэндээ дахин баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.